Ахмадуудын ихэнх нь тэтгэврт хармагцаа за бүх юм дууслаа гэж бодоод амьдралын төлөөх тэмцлээ зогсоодог. Би тэдний игнэнд орохыг хүсээгүй. Нас бол зөвхөн тоо. Сайн байцгаана уу? Намайг Гонгорын Сэнд гэдэг Сүхбаатар аймгийн Дарган сумын харьяат Сэргийн тэтгэврийн хүн. Би 1975 онд хуучнаар зөвлөл боловсон Москва хотод иргэний хамгаалтын дээд сургуулийг төгсөж ирээд ардын армийн 122 дугаар ангид тагнуулын тусгай салааны захирагчаар томилогдсон ажиллаж ажил албаныхаа гарааг эхэлсэн. 40 жил ханилсан ханиг минь Шарвын Цэрмаа гэдэг. Бид хоёр нэг сум нэг довных. Хань маань худалдааны байгууллагад насаараа ажиллаад мөл тэтгэвртээ гарсан. Бид 3 сайхан хүүхэдтэй. Өнөөдөр туулж өнгөрүүлсэн жилүүдэн эргэж харахад бидний амьдралд бусдын адил гэрэл гэгээтэй болон бүрхэг зэгэл он жилүүд байдаг. Би улсын иргэний хамгаалтын газар болон ардын армийн 122 дугаар ангид өндөр албан тушаалд ажиллан өндөр цалинтай толгой дээгүүр явсан жилүүд байхад тэтгэврт харсан үедээ маань зах зээлийн шуурганы эхний үед давхсаж хамт олонгүй ганцаардаж гундуухан явсан үеч бий. 2009 онд энэ хамт олонтойгоо учирсан маань бүрхэг тэнгэрт захилгаан захих мэт бидний амьдралд эрс өөрчлөлт гарах эхлэлийн цаг болсон юм. Энэ цаг мөчөөс эхлэн амьдралд маань шин тансаг гэрэл гэгээ нэвтэрч бид ирээдүгийн итгэлтэй харж эхэлсэн. Бид чадварлаг удирдагчаар удирдуулсан том хамт олонны дунд орж миний хувьд тухайн үед өөрт байсан 4 өвчнөөс нэг дор салж ирүүлсэн төдийгүй өндөр цалин орлоготой болж эхэлсэн. 2011 онд бид Индонез улсын Бали харалд явж амарсан бөгөөд өнгөрсөн жил ихэд Герман, Австри, Голланд улсуудаар ханы хамтаар сар гарын хугацаагаар аялж амарсан. Тэрчлэн жил бүр бид эх орныхон үдшилтэнд газруудаар аялж зугаалдаг. Бид хоёр өрөө байрaan супер засвартай 3 өрөө болгож бүх тавилгаа шинчилсэн. Хуучин машинаа шинэ Grand Mark 2 болгож сайжруулсан төдийгүй хүү охин хоёрынхоо хормыг хормын ордон Чингис зочд буудалд тансаг сайхан хийсэн зэргийн тэтгэврийн хүмүүсийн хувьд нийтлэг байдаг амжилт бишээ гэж бид бахархсаадаг. Бид хөрсөн амжилтаа эргэн харж дүгнэлт хийхэд зах зээлийн энэ үед хүмүүс амьдралаа санснараа болж бүтэхгүй байгаагийн бурууг төр засаг, ажил алба, компани, өвчин зовлон өндөр наснд тохиолцоолгүй хариуцлага өөр дээрээ зөрөгтэй авч итвэх санаачлаг гарган тууштай ажиллавал хэний ч амьдрал өөдрөг сайхан байх боломж байна гэж би боддог. Ахмадуудаа нэмж хэлэхэд тэтгэврт гарсан чинь та бүхний гарыг хөмхөж амьдралын итгэвгүй зарчим баримтлуулах шалтгаан огтхон швшээ. Нас бол зөвхөн тоо юм аа.